Дөв аймгийн Батсан бүр сум нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Монгол улс ардчилсан шинэ үндсэн хуулийн төслийг иргэд олон нийтийн оролцоог өргөн хүрээнд хангаж, ард нийтээр 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн саналыг нь тусгаж, улсын бах хурлын хэлэлцүүлгийг дамжин боловсруулж, ард их хурлын 430 депутат 76 хоног хэлэлцэн Монгол улсын 4 дахь үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-нд баталсан төвхтэй. Монгол улсад анх 1992 оны шинэ үндсэн хуулийн 4-р бүлэгт засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай заалт орсноор өнөөдрийн нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөн төвхтэй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хууль 1992, 2006, 2020 онд тус шинжлэгдэн мөрдөгдөж байна. За өнөөдөр Батсан бүр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон дарга цэцэн тунсаг дарга сумын засаг дарга гамболт нарын урилгаар бас энэ Төв аймгийнхаа Батсан бүр сумын энэ иргэдийн хурлын үеийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн баярт одоо өргөдөж оролцож байна. Тэгээд бас их одоо өвөрмөц сонин сайхан арга хэмжээ байд юм байна. Тэгэхээр Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталсан тэр цагаас хойш одоо 8 удаагийн сонгуул явагдсан тийм ээ. Тэгэхээр одоо 8 удаагийн одоо иргэдийн хурал ялангуяа нутгийн өөрөө удирдах ёсны буюу сумын иргэдийн хурал бүрдэж энэ сум орон нутгийг удирдах гэсэн мэт. Тэгэхээр энэ үе үеийн удирдлага төлөөлөгчтэй урьж бас хооронд нь уулзуулж байгаа ийм одоо арга хэмжээг 30 жилийнхаа арга хэмжээний хүрээнд хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ арга хэмжээ их тийм одоо бас авууштай сонирхолтой өгөөчтэй юм арга хэмжээ болох юм байна. Яагаад тэгэхээр энд тухайн одоо цаг үед сум орон нутгийг удирдах гэсэн хүмүүс залуучуудаа одоо мэдэхгүй чадахгүй зүйлийг зааж өгөх, өөрсдийнхөө туршлагаас ярьж өгөх. За мөн одоо санд сэдэж бүтээж хийсэн одоо ажлуудын талаар бас ярьж өгч тэднэрт одоо захиа даалгавар өгч цаашдаа ингэж явбал алдаа багтаа, ингэж явбал одоо зөв сум орон нутгийг авч явна гэдэг энэ одоо туршлага хэлж өгч байгаа нөх өрмөц одоо сонин санагдаж байна. За тэгээ ер нь бол энэ одоо анх дугаар үндсэн хуулиас хойш энэ ард иргэд өөрсдөө мөн адилхан одоо улсын хурлын гишүүдийг сонгодог шиг сумын иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгож түүгээрээ дамжуулж энэ нутаг орныхаа хөгжлийн бодлогыг барьдаг энэ одоо тогтолцоо маань ингээд яваад 8 одоо бүрэн эрхийн сонгуул өнгөрсөн байна. За тэгэхээр энэ жилээс бас та бүхэн мэдж байгаа яригдж эхэлж байгаа нэг асуудал бол энэ нутгийн өөрөө удирдах ёсны одоо байгууллага та бүхэн урд нь мэдж байгаа энэ 22 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль гэдэг хууль хэрэгжиж байгаа. За мөн үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлт хэрэгжиж байгаа энэ цаг үед бас арай ондоо өөр хэлбэртэй болгох тийм ээ. Тухайлах юм бол сумын засаг даргыг бүх иргэдээсээ сонгодог болох. За мөн одоо багийн даргыг сумын засаг дарганд томилдог болох гэсэн иймэрхүү одоо зүйлүүдийг бас яригдж байгаа. За мөн энэ дээр бол одоо бид нар бол дунд чат гэж ярьдаг энэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо төлөөлөгчөө сумын ард иргэд сонгож явуулдаг. Тэндээсээ аймгийн удирдлага сонгодог. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас аймаг нийслэлийн одоо дарга нарыг ерөнхий сайд шууд томилдог болох гэсэн ийм одоо өөрчлөлтүүд бас яригдж байгаа энэ цаг үед энэ хүмүүс маань уулзаад бас зөв буруу юу яавал зүйтэй гэдгийг ярих нь одоо их илүү амьдралд ойрхон ийм одоо шийдвэр болох байх гэж ингэж харж сууж байна да. Батсан бүр сум маань Улаанбаатар хотоос одоо 50-аад км өөрөөр хэлбэл хоймор талд нь одоо байрлаж байгаа. 2 салаа автцамаар Улаанбаатар хоттой шууд холбогдож байгаа ийм одоо сум маш олон хүн амтаа 7000 гаруй хүн амтаа. Тэгээд энэ юу хэлж яах гэхээр дээр үед ч гэсэн ер нь за олон улсад ч гэсэн байдаг жишээ. Тэрний юу гэхээр нийслэл хот түүнийг дагсан дагуул хотууд тэндээ тэр нийслэлийн олноор суурьсан хүн амын хүнсний хангамж тийм ээ мах гурил сүүн хүнсний ногооны хангамжийг одоо хангадаг ийм тогтолцоо байдаг. Тэгэхээр энэтэй хамгийн ойр одоо тогтолцооны хувьд нөхцөл байдал тохирсон байдлын хувьд бол ойр байгаа сум нь Батсан бүр байна. Хуучнаар энэ Батсан бүрийн сангийн аж ахуй гэх тийм ээ одоо маш олон баатар гавьяат ногоочин хөдөлмөрийн баатарууд төрсэн ийм нутаг. За дээрэс нь энэ дээр одоо сүүний чиглэлийн үхрийн аж ахуйг бол төлхөө хөгжүүлсэн. Тэгэхээр одоо гэхэд өнөөдөр хэд Батсан бүр сум маань гэхэд 23 мянган одоо үхэртэй түүний одоо дийлэнх нь сүүний чиглэлийн үхэр байх жишээтэй. Тэгэхээр энд нар бүгдээрээ энэ хоёр засмал зам нутаг орны ойрхон байдлын байршлын давуу талаараа
цэврээрээ одоо шинэ хүнсний ногоо сүү бах Улаанбаатар хотын зах зээл рүү гарах юм маш тохиромжтой нутаг байгаа. Тэгэхээр энэ нутгийн одоо үе үеийн удирдлагууд бол өнөөдөр хүртэл бас нутаг орноо бас удирдах зохион байгуулж ирсэн. За үүнийх нь бас одоо баталгаа нь бол тэр хүмүүсийн одоо энэ өргөдлийн төлөөлөгчдийн бас дахин сонгогдох, засаг дарга нарын дахин ажиллах байдлаар бас илэрдэг юм байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас энэ сумын удирдлагууд ард иргэд ялангуяа энэ иргэдийн төлөөлөгчид багийн дарга нартай бол их ойрхон ажиллахыг эрмэлздэг. Тэд нартай одоо яг энэ газар дээр хөрсөн дээр анхан шатанд өгүүлэгдэж байгаа тулгамдж байгаа шийдэл олдох байгаа зүйлүүдийг аваачиж төвд яг улсын их хурл дээр хуулийн төвшөнд нь юу байна? Яам тамгын газрууд дээр бас гацж байгаа ялангуяа зам харгуй за тэгээд одоо хөдөө аж ахуйн салбар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар гэдэг энэ тухайлсан одоо тулгамдж байгаа салбаруудтай нь холбож өгөх ажлыг хийдэг. Угаасаа ч гэсэн энэ одоо үүрэг сонгогдсон энэ ач холбогдол маань ч гэсэн бидний хувьд тэр төр ард түмний хоорондын хэлхээс болж ажиллах ёстой гэдгийг ингэж ойлгож ажилладаг. Тэгэхээр цаашдаа бас энэ ковидын нөхцөл байдал энэ төр нэлээд одоо гайг болоод хүмүүс маань ч гэсэн одоо энэ хуучин руугаа тийм ээ яг энэ одоо эдийн засгийн үйл ажиллагааны энэ одоо цусны эргэлт яг энэ эргээд буцаад хуучин байдал руу орох гэж ирж байгаа энэ цаг үед улам бүр одоо идэвхтэй хамтарч ажиллана. Дөв аймгийн Батсан бүр сум нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Жил одоо нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн түүхтэй болж байгаа. 1992 оны шинэ үндсэн хуулиар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг мөрдөж эхэлснээр одоогоор 8 удаагийн сонгуулиар нийт одоо манай Батсан бүр суманд давхарсан цоогоор 181 нийт одоо 115 төлөөлөгч сонгогдож ажилласан байна. За үүнээс одоо 1 удаа сонгогдсон төлөөлөгч 70 байна. 2 удаа сонгогдсон төлөөлөгч 33 байна. За 3 удаа сонгогдсон төлөөлөгч 29 байна. За 4 удаа сонгогдсон төлөөлөгч 4 байна. 5 удаа сонгогдсон төлөөлөгч 1 байна. За ингээд энэ нутгийн өөрөө удирдах байгууллага нь бол одоо нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө одоо нутаг орондоо одоо бодлогыг барьж ажилладаг ийм байгууллага. Тэгээд энэ жил одоо ингээд түүхтэй байгаа тэмдэглэх шийдвэр гараад за манай сумын тухайд бол үе үеийнхаа одоо 1992 оноос хойш үе үеийнхаа төлөөлөгчдийг урьж нэгдсэн байдлаар ингэж дурсамж уулзалт маягаар одоо ингэж тэмдэглэж байгаа. За өнөөдрийн арга хэмжээнд одоо бас бид нэлээд одоо үе үеийнхаа одоо нөгөө 8 дарга байгаа. 8 удаагийн сонгуулийн чинь за 8 даргаас одоо 1 дарга маань ертөнцийн мөнхсийг үзүүлсэн 7 дарга нь байна. Тэгээ яг нөгөө 4 жилийн хугацаатай ангиангаараа дурсгалын зураг татуулах тухай хурлынхаа онцлог байдлыг хийжсэн ажлуудаа ярих, харилцан одоо туршлага солилцох, санд сургаалын сонсох ийм хэлбэрээр явуулж байна. Тэгээ арга хэмжээнд маань одоо 60 гаруй төлөөлөгч ирсэн байна. Сайн арга хэмжээ зохион байгуулагч. За ер нь бол унаа Батсан бүр сум бол эрчимцэн мал аж ахуй. Хууч одоо социалист нийгмийнхаа үеэс байсан. Одоо сангийн аж ахуйн одоо хүнсний ногоо газар тариалан дээр нь одоо энэ Улаанбаатар хотыг сүү махаар хангах одоо сүүний одоо сайлын үнэний фермүүд байсан. За энэнийхээ үр дүнд бол одоо манайх чинь Улаанбаатар хоттой харьцангуй ойрхон зам харгуу одоо дэд сайтай ийм утгаараа одоо Улаанбаатар хотоос одоо наашаа одоо тухайн суманд ажиллаж амьдрах хүсэлтэй мөн одоо энэ холын аймагуудаа малчид Улаанбаатар хот руу одоо ойртож ирж ингэж одоо ажиллаж амьдрах ийм сонирхол маш их байдаг. Тэгэхээр одоо хүн амын нэгтаршил маш ихтэй ийм сум байгаамаа. Тэгээд энэ дээрээ бид нэр одоо энэ аялал жуулчлалын бүс нутаг бас одоо тухайн одоо бүс бүстэй хөгжүүлээд явах ийм боломжтой. Орон нутгийн одоо энэ аялагчдын одоо Улаанбаатар хотоос одоо зуны цагтаа одоо дотоодын аялагчид маш их ирдэг болсон сүүлийн жилүүдэд. За энэ дотоодын аялагчдаас одоо бид нэр орон нутгийнхаа одоо брэнд бүтээгдэхүүнээр одоо иргэдээ одоо тэндээс одоо орлого олох ийм одоо нөхцөл байдлыг бүрдүүлэх мөн одоо байгалийн үзэсгэлэнтэй энэ сайхан газар нутгаа энэ байдлаар нь одоо цаашид одоо өвлж одоо энэ чигээр нь явуулах. За мөн одоо эрчимцэн одоо мал аж ахуйгаа цаашид одоо дэлгэрүүлэн хөгжүүлж одоо нэг малаас гарах ашиг шимийг өндөржүүлэх
ийм л одоо зорилттой ажиллаж байгаа. Өнөөдрийн одоо арга хэмжээнд бас одоо бидний ажлыг дэмжиж одоо үе үеийн маань одоо сайхан ахмад настангууд үе үеийн төлөөлөгч нар маань олноороо ирсэн байна. Одоо хол газраас одоо Дорногов аймгаас Улаанбаатар хотоос одоо бусад одоо Тархан уул аймгаас гэх мэтлэн одоо олон хүмүүс маань ирсэн байна. Их ач холбогдол өгсөн байна. Ер нь бол энэ арга хэмжээг одоо тухайн одоо хурал одоо байгаа одоо энэ 27 төлөөлөгчтэй сум энэ чигээрээ биш ингээд нийт одоо ингээд хүмүүсээ цуглуулсан сэтгэл өндөр байх шиг байна. 2012 онд хурлын төлөөлөгч хурлын дараагаар 2012-оос 16 онд сонгогдоод тэрнээс хойш одоо 3 дахь удаага хурлын төлөөлөгчийн сонгогдож байна. Ард түмнийхээ одоо бас өгсөн одоо энэ итгэлийг одоо хүлээж нэлээдгүй олон одоо ажлуудыг зохион байгуулсан. За хурлын даргын ажлыг хийж явах үед бол энэ хурлын байгууллага, хурлын төлөөлөгч нар гэж одоо ямар эрх үүрэгтэй, ямар улсууд одоо байдаг гэдгийг бол одоо бас сонгогчд болон ард түмэндээ одоо таниулах ажлыг нэлээдгүй хийсэн. За мөн одоо чухал одоо энэ дүрм журмуудыг баталсан. За одоо манай дээр энэ дотоодын аялал жуулчлал гэдэг юм бол одоо нэлээдгүй их одоо нэмэгдэж байгаа холбоотойгоор хог хаягдлын хураамж. За тэгээд энэ орон нутгийн хөгжлийн сан гэдэг төсвийн тухай хууль шинээр одоо хэрэгжиж гисэн холбоотойгоор орон нутгад хуваарлагдсанд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр одоо сэрэгдээ санал авч олон одоо хөрөнгө оруулалтууд хийсэн байна. За мөн хөрөнгө оруулалтуудыг бол одоо 8 чиглэлээр бидхэн одоо бас зөвхөн одоо улс аймаг сумын төсөв харлгүйгээр гадаадын одоо төрийн бас байгууллага, донор байгууллагуудын төсөл хөтөлбөр, за нутгийн одоо уугуул иргэд болон төгсөгчдийн одоо санал санаачлал төр хөрөнгө оруулалт. За мөн нийгмийн хариуцлагын гэрээг аж ахуй нэгж иргэдтэй байгуулж нийтдээ бол 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна. За үүнээс дурдхад бол 900 хүүхдийн одоо багтаамжтай ерөнхий боловсролын хичээлийн шинэ байр одоо ашиглалтанд ороход энэ жил бэлэн болж байна. Мөн эрэгтэй эмэгтэй одоо нийт 330 хүүхдийн одоо дотор байрыг бас ашиглалтанд оруулсан. За сумын нэгдсэн одоо халаалтанд оруулж төрийн байгууллагууд айл өрх орон сууцжуулах хөтөлбөрийг бас явуулж энэ асуудал дээр бас нэлээд анхаарч хөрөнгө оруулалтууд хийгээд байна. Тэгээд одоо цаашид энэ дотоодын аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, ялангуяа мал аж ахуйн чиглэлээр өхрийн эрчимцэн аж ахуйг одоо бас суманд хөгжүүлэх энэ ажил дээр өдөрхөн бас Алатаа шинэ одоо бугуун халуун Алтаугаас одоо салбарлсан бугуун халуун шинэ үйлдвэр хэсгийг шинээр бий болгоо тэрийг одоо хөдөө аж ахуйн яамаар одоо батлуулж сумын одоо брэнд ийм одоо өхөр сүрэгтэй болж авсан. За мөн одоо малчтыг одоо тоон биш чанартай одоо байлгах тал дээр ажлуудыг нэлээд зохион байгуулсны үр дүнд манай иргэд одоо өхрийн аж ахуйгаа дагнан одоо хөгжүүлэх энэ ажилд бол бас нэлээд чиглүүлсний үр дүнгээр манайд одоо 120-од фермерийн аж ахуй 10-аас 50 хүртэл ийм одоо фермерийн аж ахуйнууд бий болсон. За мөн одоо хадлан зөвхөн байгалийн хадлан хадаж малын тэжээлийг хардаг гэсэн бол малын тэжээлийг тариалах, одоо цаашлаад дарслах, за мөн одоо малын өхрөөс гарах сүг нэмэгдүүлэхийн тулд ард иргэдийн одоо санал санаачлалыг бид нар бүхэн одоо олон дэмжиж шинэ газрын шийдэж өгч одоо нийтдээ айл өрхөд бүгд юутай болчиход байна. Өөрсдийн одоо тариалангийн талбайтай бас энэ үр дүнгээр одоо малаас гарах сүүс бүтээгдэхүүний одоо нэмэгдүүлэх энэ тал дээр бол нэлээдгүй агцаарч байна. Дараагийн нэг том одоо хийж байгаа ажил манай одоо байгалийн сайхны түшиглсэн дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг одоо татаж авчрах. За ирж байгаа одоо энэ аялал жуулчлалын аж ахуй нэгж амралтуудыг бид бүхэн одоо байгаль дээлтэй эко байдлаар энэ үйл ажиллагаа явуулах тал дээр бас нэлээдгүй ажлыг зохион байгуулж байна. За мөн хурлаараа бид бүхэн Бацмар сумын одоо түүхэн газруудыг одоо сумын тусгай хэрэгцээнд авах энэ ажлуудыг шатраатай хийж байна. Ингэснээр одоо энэ байгалийн одоо унган төрөх болон эртний одоо түүхтэй энэ уул ус
газруудаа түшгэлсэн одоо гадаадын аялал жуулчлал, дотоодын аялал жуулчлалаа одоо хөгжүүлэх тал дээр нэлээд болон ажлуудыг төлөвлөлөөд хийж байна. Бадсанбүр суманд давхардсан тоогоор 181 буюу 115 төлөөлөгч иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ажилласан байна. Үүнээс 1 удаа сонгогдсон 74, 2 удаа сонгогдсон 29, 3 удаа сонгогдсон 11, 4 удаа сонгогдсон 4, 5 удаа сонгогдсон 1 төлөөлөгч байна. 1992-оос 1996 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүн 20 хүний оролцоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын орон тооны бус даргаар Магасрын Баатар, сумын засаг даргаар Ширнэнгийн Баттулга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны нарийн бичгийн даргаар Мегмарын оюун дэлгэр нар ажиллаж байлаа. 1996-аас 2000 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 20 хүний орон тоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Намууны Чулуунбаатар, сумын засаг даргаар Чойдоржийн Санжидорж 2 жил, Ширнэнгийн Баттулга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Дамби Санжаа Сүрэн, 2000-аас 2004 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 20 хүний орон тоотойгоор ажиллаж, тухайн үед иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Дамбигийн Санжаа Сүрэн, сумын засаг даргаар Норплийн Чагнаам, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Намууны Чулуунбаатар 2000-аас 2003 он, 2003-аас 2004 оны 10 сар хүртэл Бадрах, Төмөрбаатарын Алтан Шагай 2004 оны 10 сараас 2005 оны 1-р сарын хүртэл, 2004-өөс 2008 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 20 хүний орон тоотойгоор ажиллаж, тухайн үед иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Дашин Гамбаяр, сумын засаг даргаар Норплийн Чагнаам, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Дамдын Сүрэнгийн Даваажав, 2008-аас 2012 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 21 хүний орон тоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Санжидын Сүхэ, сумын засаг даргаар Дашин Гамбаяр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Дамдын Сүрэнгийн Даваажав, 2012-оос 2016 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 27 хүний орон тоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Дэнзэнгийн Гамболд, сумын засаг даргаар Дашин Гамбаяр, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Дамдын Сүрэнгийн Даваажав, 2016-аас 2020 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 27 хүний орон тоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Молмын Батэрдэн, 2020-оос 2024 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд 27 хүний орон тоотойгоор ажиллаж, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Бадамгарвын Цэцэн Тунсаг, сумын засаг даргаар Дэнзэнгийн Гамболд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар Намнан Доржийн Мөнх Зулнаар ажиллаж байна. Дөв аймгийн Бадсанбүр сум нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Өнөөдрийн арга хэмжээ бол одоо арчилсан хувьсгал үүсэж түүний 30 жилийн аяг одоо өнөөдөр Бадсанбүрчүүдийн үе үеийн төлөөлөгчид оролцсон тэмдэглэж байгаа. Маш их баярлж байна. Сайхан боллоо. Их сайхан үзэл сурталтай ийм тахан болж байна гэж ойлгож үзэж байна. Тэгээд үе үеийн төлөөлөгч одоо би бол анхны төлөөлөгч. Анхны би 4 жил одоо төгс мэдвшээд тэгээд хатарсан аргуй хатарсан манай хөгшин аваартраад ингээ хатарсан. Тэгээд ер нь бол Бадсанбүрчүүд одоо миний тэр гарснаас хойш их сайхан ажилласан байна. Үнэхээр сайхан энэ Бадсанбүрчүүдийн одоо орон байр тэр вайшин орлого орчныхаа одоо хөгжил үнэхээр сайхан юм. Ер нь манай ард түмний бол одоо би нэг ярихад намайг энэ сонгож хойд ажиллаж байхад би сонгож хойд одоо таны тэрэст сүлдээ хотлооны захирал ажиллаж байсан. Тэгэхэд одоо манжин чанд жижигс ийм ядуу байсан. Одоо тийм гэж ярих юм бол тийм байхгүй. Үнэхээр сайхан байна. Үнэхээр сайхан хөгжиж, үнэхээр сайхан баяжиж одоо ерөөсөн баяр төгш баян болж байна. Би бол тэгж үнэлж байна. Бадсанбүрчүүдийн нэг онцлог зүйл бол нэг санаатай нэг зүйл зорилготой. Ерөөсөө хүн үнээс авахгүй. Манай энэ Бадсанбүрт бол олон ёсны гол байна. Монголын олон ёсны гол байна. Үнэхээр сайхан нэг журмаар ажиллана. Тийм сайхан сэтгэлтэй. Би бол яг зүгээр худалдааны аль болохоор тэр хүний нийгмийнхаа хөгжил дэвшил амьдрал ахуй хүнс тэжүүл бүгдийг хангахын төлөө зүтгэж байсан. Хуралдах бодлогын хороо гэж байдаг. Тэгэхээр би ерөнхийдөө нийгмийн бодлогын хороонд бол байнга ажилладаг. Сүүлийн үед бол төсөв санхүү хууль эрх зүйн бодлогын хороонд ажиллаж байгаа. Өөрөө боловсролын салбарт ажиллаж байсны хувьд бол
сумынхаа боловсролын салбарыг нэлээд сайн хөгжүүлэе гэсэн бодлоготой. Тэр бодлогыг боловсруулахад хамтран оролцож ажиллаж байлаа. Үе үеийн хурлын төлөөлөгч, журмын нөхцлүүдтэй болон ихтгэл хүлээлгэж хуралд сонгогдож байсан Батцанбөр сумын нийт иргэддээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн минь эрүүл энх байж намрынхаа их ажлыг сайн базааж өвлөлтөө өнтөө орохыг хүсэн яруу юу. Иргэдийн оролт ханга удаа сонгогдож байгаа 30 жилийн ой тохиолдож байгаа. 2020-2024 он хүртэл одоо иргэдийн хурлын төлөөлөгчөөр 4-р багаас төлөөлөгчөөр сонгогдож байгаа. Манай сум ер нь Тарэлэнгийн бүс нутаг. Тэгээд яг хуу орон нутаг маань ер нь эрчимсэн мал аж ахуй чиглэгдсэн ерөнхийдөө бодлого барьж ажиллаж байгаа. Үе үеийн төлөөлөгч нар өндөр настай ч байсан бүгдээр хүрэлцэн ирсэн байна. Бүгдээр нь хүрэлцэн ирээд санал бодлоо хуваалцаад дурсгалын зураг авахуулаад бүгдээр өнөөдрийг нэг их сайхан өнгөрүүлж байна. Ахмадуудынхаа үгийг сонсоод биднэрт бас цаашаа уламжлуулаад хийх ажилч байна. Өөрсдөө санаачлаа хийх ажил байна. Их ажил байгаа. Бид бүгдийг хийж амжуулахын төлөө ажиллана энэ хугацаанд. Өнөөдөр нутгийн удирдах байгууллагын 30 жилийн болж энэ үе үеийн одоо хурлын төлөөлөгч нар хүрэн цугларч их сайхан баяртай байна. Одоо биений хувьд л 2 удаа сонгогдож ажилласан. Би Сүгнэрийн амралт, улсын амралтанд ажиллаж байгаа 91 оноос Улаанбаатар төмөр замын Баян бурал амралтанд очиж ажиллаад тэр хугацаанд ингээд 2 удаа сонгогдож бас иргэдийнхаа гүр болж ажиллаж бас өвдөлтөд ажиллаж байсан. Үе үеийн төлөөлөгчдөө одоо байгаа ингээд залуу үе тий эдгээр маань бид бүгдийн хийж чадаагүй юм хийж гүйцэтгээд сайхан хөдөлмөрч үнэн шудраг үнэн ч явах юм бол бүхэл юмны зам дардан байдаг тийм ээ. Тийм учраас нутаг орныхоо Батцанбөр сумынхаа хөгжил дэвшилд ер нь их амжилт гаргасай л гэж бодож байна. Тий амжилт гаргаж байгаа нь бас харагдаж байгаа л да. Яг тэгэхээр бидний биднийг хуралд байх үеэсээ л одоо засмал зам тавья гэж хэлэлцсэн. Хэлэлцээд Мегон Бинкал дарга манай засаг дарга Ганбаяр Нямагийн Инквал дарга одоо эдгээр ингээл бүгдээрээ энэ зам тавих талаар асуудлыг зөндөө эднэрт дэвшүүлж ирсэн. Тэгээд өнөөдөр тэр нь биелэлээ олоод одоо манай сум чинь мохрын сум гэхэд засмал замтай. Тийм ээ. Хинч ч гэсэн хэдхэн минутын дотор давхиж орж ирээл бүх ингээл амралтандаа амраал, цувилдаа амраал тий. Ингээ хөдөө ойгоор ингээ сайхан амраад ингээд явах боломж нөхцөлийг бол одоо тэр хүмүүсийг тавилаа л гэж бодож байна. Дөв аймгийн Батцанбөр сум нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Манай нутгийн удирдах өөрөө ёсны байгууллагын 30 жилийн ойр айн баярын арга хэмжээ маш сайхан зохион байгуулалтаа явж байна. Би 2004-өөс 2012 он хүртэл иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. 2012 оноос өнөөдрийг хүртэл багийн засаг даргаар мөн хурлын төлөөлөгчөөр давхан сонгогдсон ард иргэдийнхээ дуу хоолой болон ард иргэдийнхээ эрх ашигын төлөө одоо ажиллаж байна. Манай баг болохоор зэрэг аялал жуулчлал, мал аж ахуй давмгаасан баг байгаа. Тэгээ манайх амралт аялал жуулчлалын бүс нутаг маань болохоор Баян буурал амралтандаар 4 амралт амрдаг. Баян буурал, Баян ханга, Баян байгаль гэсэн 4 амралт ажилладаг юм аа. 9 эрдэнэгээд. Эдгээр амралтуудынхаа үйл ажиллагаа явуулахын зэрэгцээр тэнд ажиллаж амьдарж байгаа иргэдийн одоо нийгмийн асуудал, ажлын байр, дараа нь мөн сүү цагаан дэ борлуулалтын ажил дээр бас ард иргэдэд бол нэлээд төхөмтөө. Тэгээ тэрийг дагаад зам харгуй бас засагдж байна. Амралт аялал жуулчлалын байгууллагууд маань нийгмийн хариуцлага өрөөндөө замаа засаад ард түмний амьдралыг маш сайхан дээшлүүлж байна. За өнөөдөр анх удаа цогж байгаа манай иргэдийн хурлаас санаачилгаа манай цэцэн тонцог даргын маань санаачлага ажиллагаа бол үнэхээр сайхан. За мөн одоо 1992 оноос хойш энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийнхаа нэгжээр бол иргэдийн хурл байгуулагдсан. Түүнээс хойш одоо манай сумын үе үеийн одоо хурлын дарга нар, засаг дарга нар
За мөн одоо үеийн одоо төлөөлж байсан төлөөлөгч нар ирснээр маш их онцлогтой анх одоо ийм одоо зохион байгуулж байхдаа маш их сайхан байна. Тэгээ бас үеийн дарга нартайгаа уулзаад мөн ярилцаад энэ талаар их онцлог байна. За сумын ирээдүй мэдээж орон нутгийн удирдлагууд за мөн манай хуралтай бол салшгүй холбоотой бодлого шийдвэр бид нар мэдээж сумын хурлаасаа бодлого шийдвэрийг маш зөв урт хугацааны дунд хугацааны бодлого шийдвэрүүдийг гаргаж нийгмийн салбар дээр нь бол энийг бол тусгалыг нь олж за мөн одоо дээр ирж байгаа төр засгийн бодлого шийдвэртэй уялдаа холбоотой нийцүүлэн бид нар ажиллахыг бол хичээдэг. За мөн одоо төлөөлөгч дундаа ч гэсэн бид тиймэрхүү юм ярьж бас энийг нь одоо ингэж оруулъя. За мөн одоо орон нутгийнхаа энэ хөрсөн дээр эднийг ингэж боож үлээ гэдэг асуудлыг нэлээд ярьж ингэж ажилладаг ийм хурлынхан байгаа. За өнөөдрийн хувьд мэдээж үеийн одоо нийгэм чи өөрөө бас нөгөө гэж солигдоод явах учраас одоо 90 он за 2000 он бид нар бол мэдээж 2020 оны ингээд сүүлээр тэгэхээр үеийн дарганаас маш их юм авах. За мөн сая ярьж л байна л да дарга нар маань орон нутгийн одоо ингээд сумдын одоо бүсчилсэн байдал та бүсчлээд одоо тухайн үед ингээд газар нутгаа бас нэг хадлагын бэлчээр наас цааш нь болгож тэр дээр зөв шийдвэр гаргаж исэн байна шүү. Бид нэр зөвхөн нэг л одоо зорилготой учраас орон нутгаа хөгжүүлээ. Энэ дээр бас бусдыг сайхан ингэж оруулж хамруулж ажиллая гэсэн иймэрхүү л сэтгэлтэй бүгд ажиллаж байна да. Дөв аймгийн Батсан бүр сум нутгийн өрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Нутгийн өрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойгоор дараах төлөөлөгч нарыг шагнаж алдаршууллаа. Боловсролын тэргүүний ажилтнаар 3 тамир Улаанбаатар төмөр замын 2 дугаар өртөөний Тагдаа цэцэрлэгийн эрхлэгч Хүнсүдэ аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Батбаатар, Хүй мал эмнэлгийн захирал, Хүнсүдэ аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр Райхан, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Баатар, Хас баяжих хоршооны тэргүүн Болормаа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын Няпо Гампүрв, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Жуухаар Сүхбаатар, Гавсэр, Наранбаатар, Ирэнчин Норов, Нутгийн удирдлагын холбооны соёмт медалаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Оюун Дэлгэр, Давгдорж, Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Батбэлэг, Гантулга, Алтан гэрэл, Цог гэрэл, Нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтнаар Алтан шагай, Саран гэрэл, Даваа долгор, Цог зулмаа, Баатар чулуун, Батбаяр. Улаан загалмай нийгэмлэгийн инэрл алтан медалаар Оюун цэцэг, Даваа долгор, Улаан загалмай нийгэмлэгийн нэгүсэл алтан медалаар Лаахүү, Гамбаяр нарыг тус шагналаа. Дөв аймгийн Батсан бүр сум нутгийн өрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой. Өнөөдөр манай Батсан бүр сумын нутгийн өрөө удирдах байгууллагын одоо үүсэж хөгжсөний 30 жилийн арга хэмжээ 92 оноос хойш одоогийн одоо хурлын байгууллагын үеийн одоо дарга нар за хурлын төлөөлөгч нар одоо цуглаж энэ сайхан өдөр бас бүгдээр нь эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсээрээ Та бүхэндээ одоо бас талархаж баярлж явдаг шүү. Орон нутгийнхаа хөгжил сэтгэл тухайн үед одоо цаг үедээ өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан шилдэг тэргүүний хүмүүс шүү та бүхэн гээд та бүхэндээ бас энэ баярын мэндийг төвшүүлье. Үеийн төлөөлөгч одоо Ахмад донд залуу үеийнхэнтэй одоо байгаа ингээд залуу үе Та бүхэн минь эрүүл их байж ад жаргал ажлын өндөр амжилт хамгийн сайн сайхан Бүхний хүсээрээ. Дөв аймгийн Батсан бүр сум нутгийн өрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой.